За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын Гуанчжоу хотод байрлах 4 том бэлэн хувцсын захыг бол онцлохоор бол бэлдсэн байна. За ингээд бичлэгийг орохоо өмнө лайк болон subscribe-ыг дарцгаагаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За юуны өмнө энэ 4 захыг бол энэ нь илүү тэр нь илүү гэж хэлэхэд бол хэцүү. Эдгээр захууд нь өөр өөртөө давуу тал болон сул талуудтай. За тиймээс та одоо танд яг аль зах нь илүү сонсоод тохиромжтой байна. Тэр зах руугаа ер нь явуулсан нь бол одоо хамаагүй дээр гэж би өөртөө бол бодож байна. За ингээд эхний зах болох Шахай. За Шахай гэдэг маш том одоо бэлэн хувцсын зах байдаг. За ер нь ямар хүмүүс ийшээ очивол илүү тохиромжтой өгөх юм бол төсвийн үед арай бага одоо хямдхан хувцас авах боломжтой ч юм уу сонирхолтой хүмүүс байвал ийшээ очивол их зүгээр. За энэ газараас бол их хвчлэн одоо өдөр тутмын хувцас одоо футбол, цамц, өмд нэмгэн куртэг их зэрэг одоо өдөр тутамдаа хүмүүс боломжтой хувцсуудыг бол олж авах боломжтой. За хамгийн дунд давуу талын хувьд бол Гуанчжоугийн ер нь бол хамгийн хямд хувцсны одоо бүст одоо зарж байгаа бүстэнд байрладаг. За тэгээд ихэнх дэлгүүр нь бол нэг ширхгээр зардагч байна. Олон одоо хэмжээгээр нь одоо бөөнд зардагч дэлгүүрүүд бол байдаг. За яг энэ газараас бол Монголд одоо хувцас зарж борлуулж байгаа худалдаачид бол энэ газараас хувцас татах нь бол их олонтой бол байдаг. За анхаарах зүйлсийн хувьд бол маш хямдхан зах учраас хувцсны чанарын хувьд жоохон муу байх гэдэг. За тэгтээ та хэрвээ дундаас нь сайн хайгаад, сайн барьж үзээд, өмлөж үзээд ингээд явах юм бол мэдээж дунд нь бол сайн дайжгүй чанартай хувцснуудыг бол хямдхан үнээр олж авах боломж бол байдаг. За хамгийн гол нь юусоо барьж үзэхдээ оёдл нь ямар байна те одоо ингээ олон өнгийн одоо тийм өнгөтэй хувцас байлаа гэж бодоход ингээ хоорондоо өнгө нь холилдсон байна уу цэглгаан зүгээр ажиллаж ийнэ ч юм уу те гих зэрэг байдлаар одоо шалгаад үзээд авах юм бол ямар нэгэн асуудал байхгүй. За сул талын хувьд бол маш олон хүмүүс энд очдог. Аялаар явж байгаа хүмүүс за хятадууд өөрсдөө ч гэсэн энэ газар бол очиж хувцас бол базааж авдаг. Тийм учраас нэлийн тийм чигтэлцсэн байдалтай явах асуудал бол үүсдэг. За бусдаар бол хямд хувцас бол байдаг газар байна. За хоёр дахь газрын хувьд бол Шисанг хан гэдэг нэртэй газар бол байдаг. За энэ газар бол ер нь бол бас хямдхан. За тэгтээ залуусын одоо арай нэг юм залуухан хүмүүс зориулсан тийм загварлаг хувцсууд ихтэй гэж бол ойлгож болно. За очих байгаа хүмүүсийн хувьд бол ер нь аль болох эмэгтэй хувцас их зарагддаг. За түүнээс гадна бол өдөр тутмын тийм загвартай хувцсууд за яг үүнээс гадна нөгөө тренд дагсан буюу одоо яг одоо цаг үед яг юу одоо модонд болж байгаа. Одоо жишээ нь өргөн өмд бол сүүлийн үед бол нэлээд мод болоод нэг жил борлоо бараг болчлоо тийм. Манай Монголд төрлөө орж ирээд төөх залуус маань өргөн өмд өмсөж чинь. За гих мэтлээ тэр цаг хугацаанд юу илүү одоо тренд хүмүүс их өмсөж чинь тэр хувцас бол энд зарагдж идэг гэсэн үг. За давуу талын хувьд бол одоо юу гэдэг боломжийн үнэтэй эсвэл хямд одоо хувцснууд бол их байдаг. За тэдгээр нь бол их хэвсэнд цамц, джинс, тийм сүлжмэл эсвэл костюм бижак ч юм уу эсвэл арьсан хувцас зэрэг бол энд бол одоо нэлийн тийм хямдхан байдаг бол байгаад байгаа. За анхаарах зүйлсийн хувьд бол өглөө эрт очвол ер нь сонголт нэлээд сайн. Тэгээд дээрээс нэг одоо юу гэдэг аялагч нар цөөхөн байна гэсэн үг. За өмнөх гадарч гэсэн ялгаагүй. Та өглөө эрт очих тусмал ер нь хүмүүс бага байна гэсэн үг. За дээрээс нь мэдээж ялгаагүй авахтаа бол хувцас нэлээд сайн шалгаж авах хэрэгтэй. За тэгээд үдээс хойш болчиход эдэг газар нь хүн бол ерөөсөө чигчдэг тийм газар байгаа шүү. За гурав дахь захын хувьд бол Бэйма гэдэг нэртэй зах байгаа. За энийг та магадгүй сонссон ч гэж магадгүй одоо Монголоос явж байгаа худалдаачид бол энэ газар дээр очиод амар их одоо бичлэг лайв хийдэг, эндээс одоо захиалга авдаг, эндээс авч ирсэн хувцас Монголд зарах нь ер нь олонтой байдаг. За энэ газар нь хин тохиромжтой байх юм бол одоо аав ээжтэйгээ явж байгаа. Тэр жоохон ахмад насны хүмүүстэй цуг явж байгаа ч юм уу, хүүхдтэйгээ яг явж байгаа нөгөө нэг шагталцаж цэгэлтгэхээс илүүтэй жоохон тухтай дэлгүүр хийсчээ гэж байгаа хүмүүст бол нэлээд тохиромжтой. За дээрэс нь хувцсны хувьд ч гэсэн илүү чанартай сонголт сайтай болоод ирдэг. За тэгээд хамаагүй цэвэрхэн орчинтай зай талбай ихтэй хувцс үзэх, өмсөж харахад ч гэсэн хамаагүй боломжийн болоод ирдэг гэсэн. За давуу талын хувьд бол энэ маань болохоор маш олон захуудтай цуг одоо байрладаг. Одоо Гуанчжоу Railway Station гэдэг нэртэй буудал дээр бол байдаг. За тийм учраас энэ газрыг үзхийнхаа зэрэгцээ бусад олон газрын одоо захын дэлгүүрийн хувцснуудыг бол орж үзэх бол боломжтой байдаг гэсэн үг. За анхаарах зүйлсийн хувьд гэх юм бол өмнөх хоёр захаас бол харьцангуй үнэтэй. Ягаад гэвэл хамаагүй чанартай үйлчлэлийн хувьд ч гэсэн хамаагүй одоо дээр болоод ирдэг. Ялангуяа аялаар явж байгаа хүн бол
ганц нэг одоо чанартай зүйл авах гэж байгаа те. Ер нь нэг амар ингэ чинтамаа дүрслэх хувц авахгүй те. Нэг 2 аятайхан хүмүүс нэг 3 4 гоё цамц за тэгээд нэг гоё чанартай нэг күүртэг өвлийн гуталч юм уу те. Нэг тиймэрхүү юм авах гэж байгаа хүмүүс бол энэ Баймаг бол зориход бол нэлээд одоо таны сонголтод бол гоё болж өгнө гэсэн. За дөрөв дахь газар болох Hongmen International Fashion City гэдэг нэртэй газар байдаг. За энэ газар бол өмнөх газруудаас Баймаг бол одоо өмнөх 2 газраас бол хамаагүй нэг чанартай орчны хөвчс хамаагүй гоё болоод ирж байгаа. За энэ газар нь бол илүү одоо бүр юм загварлаг. За дээрэс нь бас илүү жоохон премиум тий одоо илүү жоохон нэлээд жоохон тансаг болоод ирдэг гэсэн. За ямар хүмүүс тохиромжтой юм гэх юм бол эмхтэй гоё хувцас хайж байгаа. За эсвэл солонгос стилний хувцас хайж байгаа хүмүүс очвол их зүгээр байдаг. Одоо ялангуяа энэ одоо солонгосын олон кинонууд үздэг. За энэ ямар гоё цамц вэ? Энэ яасан гоё өмд өмсөж байгаа? Ямар гоё цүнх барьж байгаа гэж хэрвээ та үздэг бол энэ газрыг зориход бол танд бол их таалагдана гэсэн. За орчны үед бол хамаагүй цэвэрхэн. За давуу талын хувьд бол бөөний болон жижиглэлийн хэлбэрээр ажилдаг бөөндж авсан ч болно нэгээр нь авсан ч болдог гэсэн. За олон давхар за зарим давхарт нь бол нэлээд тийм стилэг одоо хүн болгоны өмсөд идэх хувцас чинь бол байгаа. Тиймээс та хэрвээ хүн болгонтэй адилхан хувцас өмсөх сонирхолгүй жоохон бусдаас нэг жоохон өөр онцгой харахтыг хүсэж байгаа бол энэ завхаас танд их таарна гэсэн. За анхаарах зүйлсийн хувьд бол энэ зах нь бол ерөөсөө нэг хямдхан зах биш. Одоо ялангуяа өмнөх 1 2 дээр танилцуулсан захтай харьцуулахад ерөөсөө танд бол хямдхан санагдахгүй. За энэ захт бол үнэ нь бол их хвчлээ одоо 100 юанаас дээшээ байх нь бол түгээмэл байдаг гэсэн. Ойролцоогоор бол 50,000-аас дээшээ болоод явчихж байгаа гэсэн. За тэгвэл 50,000-аас дээшээ болоо явчихаар ер нь биднэрт бас нэг үнэтэй сонсогдохгүй байгаа. Учраас энэ ч нөгөө Гуанчжоу. За эхний хоёр нөгөө нэг Шанхай болон нөгөө нэг Шисан гэдэг хоёр зах маань бол бүр амар хямдхан зардаг гэсэн үг байхгүй. За гурав дахь нь бол арай бас гайгүй болоод ирнэ. За дөрөв дэх нь бол нэлийн энэ захуудтай харьцуулахад бол үнэтэй. Гэхдээ Монголтой харьцуулахад бол энэ дөрвөн зах нь дөрвөлээ Монголоос хямдхан захууд байна шүү. За дор хайжил ер нь бол Монгол заргаж байгаа хувцснаас 3 дахин хямдхан эдгээр газар бол заргаж байгаа гэсэн. Мэдээж нөгөө 3 дахь болон 4 дахь танилцуулсан газар маань илүү чанартай болоод ирж байгаа учраас Монголд ч гэсэн тэр чинь үнэтэй заргаж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол заргаж байгаа хүнээсээ 2 юм уу 3 дахин хямдхан болчихдгоо гэсэн. Миний та бүхэн санал болгох маршрутын хувьд гэх юм бол эхлээд ер нь бол Шанхай Шисан хоёрыг бол үзчихлээ буруудахгүй за авах хувцас авахгүй шүү дээ тий бас хятадууд бас ээж бөөндөж хувцас зард юм байна. Ер нь тэр дунд нь сайн нэгжлэг хийх юм бол бас ер нь бол дэжгүй хувцасуд болтно. За яг өөртөө жоохон чанартай айтах юм авчраа гэх юм бол Баймаг Hongmen хоёр дээр очих юм бол ер нь бол хамаагүй чанартай хувцасд бол байдаг гэсэн үг. Тэглээгээд Шанхай Шисан хоёр дээр ч гэсэн ер нь бол чанартай хувцас байгаа. Голонтой эрэл хайгуу бол ерөөсөө ууггүй хайх юм бол олж авнаа гэсэн үг. За дахиад нэг зүйл дээр бас анхаарах хэрэгтэй. Эдгээр захам нь бол манай наран туул ч юм уу саандайтай харьцуулахаар тийм жижигхэн зах ерөөсөө биш асар том зах. Тиймээс та явж байгаад ингээд аливаа нэг лангууд дээр тань таалагдсан зүйл гарчих юм бол за энийг үзэж явж байгаад хэрвээ надад таалагдахгүй гарах юм бол буцаж ирээд авнаа гэдэг сонголтыг юм бол хийж болохгүй. Яагаад гэвэл та буцаад тэр лангуугаа олохгүй байх магадлалтай маш том. За тийм учраас ер нь бол аль газараа таалагдсан газартаа яг өөрийнхөө таалагдсан хувцсыг авах нь бол ер нь хамгийн зөв сонголт байгаа шүү. Яг ялангуяа энэ хэвтийн том газруудаар явж байгаа үед. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусч байна. Бичлэг маань таалагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Лайк болон subscribe-ыг харцгаагаарай. За bye guys.